Намайг Ганбаатар Эрдэнэт гэдэг. Би криминологч, хуульч хүн байгаа. Тэгээд одоо нийгмийн их чухал асуудал бас болцоход байгаа санхүүгээ аврыг гэдэг аянд өөрийн хүсэл зоригоор нэгдсэн байгаа. Сүүлийн жилүүдэд энэ манай Монголын нийгэмд айгүй их тийм санхүүгийн ловер заллингийн хэрэг өсөж байгаа. Яг хөө ер нь эдийн засгийн хямралтай үед энэ өсдөг юм зүй тогтолтой л үзэгдлээ л дээ. Тэгээд нэг 5 жилийн өмнөхөөс за бараг 8 жилийн өмнөхөөс бол одоо 2-3 дахин гэж хэлж болохоор хүмүүс бие бинийгээ залилуулж ингэж хогсож байгаа. Тэгээд энэ заллингийн хэргийн хохирогч өөрийгөө ийм ловер заллингийн хэрэгээс хамгаалах нэг чухал арга нь бол дархлаа нь бол тухайн хүний санхүүгийн боловсрал гэдэг. Одоо дэлхийн улсуудад бол financial literacy гэж нэрлэдэг. Өөрийнхөө мөнгөний урсгалыг мэддэг. Энэ дэлхий дээр эдийн засаг яаж явдгийг ойлгодог. Тэгээд энэ хөрөнгө мөнгө яаж өсөж яривчдаг энэ жишг зүй тогтолыг мэддэг хүмүүс. Тэгж үлгэрийн юм шиг гинтийн олз ашиг орлогын төлөө явж чаддгүй. Ерөөсө болдоггүй, боловсрал нь тэр хүнийг тэгж ловрээс хамгаалдаг. Тийм учраас би энэ санхүүгээ аврыг гэдэг энэ аян хөдөлгөөн бол өнөөдрийн Монголын нийгэм маш чухал гэж криминологч мэргэжилтнийхээ хувьд хараад ингэж үзэж байгаа учраас. Гэтэ би зөвхөн анцаараа үзээд юм шиг дэлхийн нийтээрээ ерөөсө хүмүүс ер нь альва юм халтлагаас өөрийгөө хамгаалах ер нь ямар ч төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байхад тэр хүний боловсрал мэдлийг чухал байдаг. Энэ санхүүгийн ловер заллингаас өөрийгөө хамгаална гэвэл хүн санхүүгийн боловсралтай л байх ёстой юм байна. Хүмүүс бол санхүүгийн боловсрал гэдээ ярихаар ямар нэгэн санхүү эдийн засгийн дээд сургууль сурч төгсөх бүрэн хэмжээний бакалавр, магистрийн боловсрал гэдэж бодох хэрэггүй. Энэ бол маш энгийн. За тэгээд хүн ер нь өдөр тутамдаа энэ орчин үеийн бүх төрлийн харилцаа их нягтарчихсан ийм нийгмийн орчинд хүн болгоо мэдэж яадаг. Тийм ч төвхтэй нарийн биш боловсролын тухай ярьж байгаа шүү. Би financial education гэж яриаггүй. Би financial literacy гэж ярьж байгаа. Тэгээд энэ үгийг монгол хэл дээр санхүүгийн боловсролтой гэдэг. За бүр таймлбар санхүүгийн соёлтой хүн гэж ингэж ойлгох хэрэгтэй. Энийг эзэмших бол тийм хүнд биш. Миний зүгээр хувийн туршлагаар хэд манай өвөө надыг бүр багад эцэг ихэд минь зааж тэгээд далимд нь надад ингээд бас сургаж авахта. Зүгээр л өрхийн эсвэл өөрийнхөө орлого зарлагыг л хөтлөхийг сургасан. Энэ хамгийн анхан шатны санхүүгийн боловсрал л доо. Хэдэн төгрөг олов, тэгээ хэдэн төгрөг зарав. Энийгээ зүгээр бүртгэхэд байхад хүн сүултээ юунд дэмий мөнгө зарав. Юунд одоо мөнгө илүү ашигтай юм зарцуулав. Би ер нь хэдэн төгрөг олоод байгаа хүн бэ. Надад ер нь цаашдаа хэдэн төгрөг олж эзэмших хөрөнгөжж байж болцоо байна вэ гэдгийг олж харах боломжтой болдог. Тэгээ энэ митийн маш энгийн зүйлээс эхлээд за тэгээ мэдээж хэрэг энэ маань улам цаашлаад хөрөнгө оруулалтыг юунд хийх вэ? Эрсдлээ яаж тооцоолох вэ? Аюулгүй байдлаа яаж хангах вэ гэх мэтээр ингээд үргэлжилж таарна. Би энэ аянд нэгдэж энэ хөдөлгөөнд оролцсноор чадах хэмжээнийхээ хүрээнд аль болох олон хүнд альва зүйлийг ялангуяа энэ хөрөнгө оруулалт бизнесийн харилцаанд орох гэж байгаа хүн альва мэдээллийг хүлээж аваад тэрийг нягтлаад нэг үнэн юм уу шалгацдаг. Тэгээд одоо бодиттой үнэн гэд хүлээж авбал түүнийг нэг эдийн засгийн эрүүл сарвал тооцоогоор энэ үнэхээр ашигтай байж чадах уугүй юу гэдэг тооцоолоод тэгээд одоо тэр бизнест итгэл үзүүлэх, хөрөнгө оруулалтыг худалдан авалт хийх энэ үйлдэлээ хийдэг тийм хандлагатай болчихосоо л гэж хүсэж байгаа. Ийм болчихвол одоо энэ хүмүүсийн
аюулгүй байдал хангагдана. 2026 оны 4 сарын 26-ны өдөр соёлын төвөргөнд уулзцгаая.